Энэ бичлэгт бид дээд сарны чөтгөрүүдийн олон хүний сэтгэлийг хөдөлгсөн хамгийн гонигтай, хамгийн өрөвдөлтөй дүүгүүдийг болон тэмцэл сэтгэл хөдлөгөн биш дүүгүүдийг сонсгоолно. Хамгийн эхний сэтгэл хөдлөгөн биш дүүгэн эзэн бол Накиме юм. Накиме хүн байхдаа ядруухан амьдралтай хөгжимчин байсан бөгөөд тэмцэн хөгжимчин биш учраас хоолныхоо мөнгийг л арай гэж олдог байжээ. Ядаж байхад мөрөдө тоглоом дондчихсан нөхөр нь ясаа зайлгаж олсон бүх мөнгийг нь аваачаад үрчигдэг гин. Нэг өдөр Накиме тайзан дээр гарах гэтэл нөхөр нь тайзны даашинзыг нь мөрийн тавьчихсан байсан бөгөөд эцэст нь тэсгэл алдан нөхрөө цааш наруулчихжээ. Гэвч хүний амьд хүрчихсэн ч гэсэн мөнгө хэрэгтэй болохоор тоглохоор гарсан байна. Тайзан дээр гар магцаалаа сандарж гар нь жижигнэж эхлэх бөгөөд ядаж байхад хүн алчхаад гараад ирсэн шүү дээ. Тоглолтоо дуусгасны дараа үзэгчид түүнийг үзэн ядахын оронд эсрэгээр алга ташиж эхэлсэн байна. Ингэснээр мөнгөж гайгүй болж тэр тоглолт хийх болгонд хүн алчхаад тайзан дээр гарах болжээ. Ингэж явсараа санаандгүй ээлжид хохирчоороо муузааныг сонгох ба үүний дараа юу болсон ойлгомжтой биз. 7 дугаар байранд хан тэнгүү оржээ. Хан тэнгүү хар багасаа л ичгүргүй худалж байсан бөгөөд өөрийнхөө гаргасан алдаа болгонд бусдыг буруутган өөрийгөө ховрогч мэтэр төсөөлдөг байжээ. Тэр том болсон хойноо ч үүнийгээ болоогүй бөгөөд хүн алж холгаа хийснээ ч өөрийн буруу биш гэдэг байжээ. Гэхдээ шалтгаан нь гэвэл тэрээр бага багасаа л гаргасан алдаа болгонд маш хөндөр шийдвэрлэдэг байсан байна. Үүнээс болж сэтгэгүйд нь өөрчлөлт гарan өөрийгөө хамгаалах механизмтай болсон гэх юм уу та. Яг гоо энэ нь зүгээр л үзэгчдийн таамаг л да. Хэрвээ тийм биш бол мань нөхөр зүгээр л тархинда жаахан асуудалтай гэмт хэрэгтэн болж байгаа юм. Хан тэнгүүгийн хийсэн хэрэгүүд хүндэрч хүмүүс түүнийг хөөж эхлэхэд бүгд өөрийг нь үзэн яддаг асал инглээ. Эсвэл би биш миний гар хулгай хийсэн байхад намайг буруутглаа гэх мэтээр хачин зүйлс хэллэг байна. Тэр уул дээр эрен сурвалжлагдаж буйгаас болж ихэвчлэн өөрийн нэр дүр төрхөө өөрчилдөг байсан бөгөөд хэд хэдэн удаа гэр бүл зохиосон ч баригдах болгонд уурлан эхнэр хүүхдээ өнөөжгдөг байсан байна. Ингээд л дараагийн газар очин ахин нэрээс олж гэр бүлтэй болон энэ бүхэнд давтагдах юм. Тэр эцэст нь 87 нас хүрсэн хойно баригдсан бөгөөд цаазын ян сонсон шоронд суусан байна. Харин шоронд байх хугацаанд нь буузаан түүн дээр ирэн чөтгөр болох санал тавьсан бөгөөд ийхүү тэр чөтгөр болон өшөө авах нэрийдлэр өөрт нь ял өгсөн шүүгч хөнөөсөн байна. Ингээд дараагийн оролцогч бол Дэйд Сартав Гёко. Түүний жинхэнэ нэрийг Манаги гэдэг байсан бөгөөд загасчны толсгоны захад амьдардаг гологдмол нэгэн байжээ. Манаги үгсэн загас цуглуулдагаас болж гашиг гэж үзэгдэг байв. Гэхдээ яах вэ хөөрхий үгсэн загас цуглуулдаг л дээ. Ямар гэмээсэн ч үү. Манаги бага насндаа онжирсан бөгөөд эцэг эх нь загас барьж яваад завтайгаа осолдон өдөлжээ. Тэдний цогц эрэг дээр олдсон бөгөөд усан дотор ялзран аимшигтай болсон байсан ч яагаад ч юм Гёкод гайхамшигтай мөн үсгэлэнтэй харагдсан гин. За инкэрэл эвгүүдэд байгаа юм да. Нэг өдөр толгойн хүүхэд Манагиг шоглохоор одсон бөгөөд харин Манаги дэцэлгүй өнөөгийг нь алаад варан доторч игчжээ. Тэр хэлээгүй юу? Хүүхдийн эцэг их мэдмэгцэл Манаги дээр одсон бөгөөд түүнийг загас агнуурын жадаар жадлан үхэх гэдэрхжээ. Гэсэн ч Манаги үхэхээс татгалзан бараг хагас өдөр амт тэмцсэн бөгөөд эцэст нь муусаан түүнтэй тааралдан чөтгөр болгожээ. Завангаар чөтгөр болсон хойно хүүхдийн маханд хамгийн их дуртай байсан гин. Ингэснээс хүүхэд биш эмэгтэй хүн эддэг чөтгөр байдаг баха. Мэдээж дом шүү дээ. Дом гайхамшигтай нүд болон өрмөц өсний өнгнөөсөө болж бурхан гэж үзэгддэг байжээ. Тэгээд л хар багасаа шашны дэргүн болсон аж. Чөтгөр болсон хойно ч энэ ажиллаараа хоолоо олж иддгийг нь мэд харсан шүү дээ. Шууд утгаараа. Мань хүн дагагчтай идчихдэг юм байхгүй юу? Нэгэн өдөр Домогийн ээж нөхрөө хутгалан хөнөөсөн бөгөөд Томгийн олон удаа шаашны дагагчдтай явуулснаас нь ингэсэн гин. Харин өөрөө үүнийхээ араас хор он өгөхөн дээрээ. Энэ бүхэн хөөрхий хүүгийн нүдэн дээр болсон боловч Дома юу ч мэдрээгүй дээр цусны заван өнөр өрөөнд нь шингүй гэдэг тэл санаа зовж байлаа. Төрсөн цагаас шахам хүмүүсийн зовлонгоо тоочиг сонсож хооронд сэтгэл хөдлөл үзүүлэн хамдарсаар эцэстээ гэхэд сэтгэл хөдлөлтөнд үнийг орхин оджээ. Хор хурсан хойно Дома муузаантай тааран чөлтгөр болсон бөгөөд дээд цар 6 болтлоо хүчрхэгжжээ. Нэр толгой дээрхэн сони юм нь муузааны өгсөн цуусны толб гэсэн.
Өнөөс хойш нэгэн орой тэр ээлжид зоогоо барин явж байтал нуруундаа завжуулсан хүү танигдахын аргагүй бодлоо түлэгдсэн охин хоёр амь тэмсэж байгатай даран тэрнийг чөтгөр болгосон байна. Тэр хоёр нь Гютера Даги хоёроос өөр юм байгуулъя. Яванда энэ хоёр ч дээд сар 6 болж Домо харин дээд сар 2 болжээ. Хэдийгээр Домо Аказагаас хойно чөтгөр болсон ч үлэг хүчтэй болсон байна. Сүүлчийн 3 дүүхээс сонсохоос өмнө лайк болон subscribe тавьж дараагаа битгэх мартаарай. Кокушиба 500 гаруй жилийн өмнө Yoriji-гийн ихэр агуулсан төржээ. Жинхэнэ нэрийг нь Mijikatsu гэдэг. Yoriji төрөхдөө л хажим мингтэй төрсэн учраас эцэг нь үүнийг нь муу ёр гэж үзэн 10 нас хүрэхтэн сүмэр байлгэхээр болно. Ер нь бол цэвэрхэн нүднээсээ даалдруулж байна л гэсэн үг. Иймд Yoriji гэр бүлийнхнээсээ дустаа жижиг өрөөнд өссөн байна. Харин Mijikatsu эцгийнхээ араараас сэм дүүгээ очиж хардаг байжээ. Yoriji харахад үргэлжил ээжээсээ зуурсан байдаг бөгөөд дээрс нэмээд ярьдагчгүй болохоор нь дүүлээ гэж боддог байж. Хэзээ юм бөө мэдээ Mijikatsu өөрийн хийсэн юм бэ Yoriji-д бэлгэлжээ. Хэдий тоглож чадахгүй ч Yoriji дэрл юм бэнд нь үнэхээр л хайртай байв. Mijikatsu 7 настай байхад Yoriji түүний бэлтгэл дээр нь ирэн гинтэл ярьж аглах бөгөөд нүд нь орой дээрээ гартал гайхан дээрээ. Yoriji хэдий сөмөр төлөгдөх байсан ч ахтайгаа адилхан самурай болохыг хүсдэг гэж хэлнэ. Өнөөс хойш Yoriji Mijikatsuгийн бэлтгэлийг өдөр болгон ирж харах болсон бөгөөд эцгийнх нь хүмүүсийн нэг түүндэд техник зааж өгөхийг санал болгоно. Тэр ердөө үндсэн зохисол харуулсан боловч маань Yoriji өнөөгийг нь хэдхэн дараалсан зохилтоор буулгаж авбаа. Харин ганц ч удаа зохил буулгаж үзээгүй Mijikatsu түүнээс нууцыг нь асуусан ч тэр ердөө л өрсөлдөгчийнхөө уушигны хөдөлгөөн яс булчингийн бүтц цусны урсгалыг мэдэрсэн гэв. Яаж өрсөлдөгчийнхөө цусны урсгалыг мэдэрх юм бол та бүү мэд. Yoriji-гийн чадварыг харсан Mijikatsu хэрвээ эзэг нь олж мэдэх юм бол түүний орон цөмрөө илгээдэж магадгүй гэж айж эхэлнэ. Гэтэл Yoriji түүний хаалгыг тогшин эзэг нь залгамжлагч нь болохыг санал болгосныг хэлэх ба мөн гэрээсээ явж буугааж хэлэх юм. Хөрхи ахта зай төгж өгöd байгаа юм уу та. Yoriji-д атаархсан Mijikatsu ээжийнхээ дэмдэглэлийг ууншиж үзэхэд Yoriji дангаанз бие махбодын хувьд ч бус оюун ухааны хувьд ч суудан гэдгийг дэмдэглэжээ. Яг үнэндээ Yoriji ээжээсээ зүгддэг биш харин өвчтөе ээжээгээ түшин явдаг байсан тэрэж. Энэ явдлаас хойш 10 жил өнгөрчээ. Mijikatsu хэдийн хүнтэй сун хүүхэдтэй болсон байх бөгөөд нэгэн шөнө хоорондоо чөтгөр дайрч ганцхан Mijikatsu л амьд үлджээ. Yoriji гэнэтэлэг гарч ирэн чөтгөрийн толгойг дастан хосорж ирсэндээ өөчлөл өсөв. Түүнийг харсан Mijikatsu ахин атаархалд автан эхнэр хүүхдээ орхин Yoriji-тэй бэлтгэл хийж чөтгөрийн янгууч болсон аж. Yoriji өөрийн ашигладаг амьсгалын техник буюу нарны амьсгалыг бусдад заах гэж оролдсон ч хинч сурч чадаагүй байжээ. Харин Mijikatsu өөрийн амьсгалын аргыг бий болгосон нь сарны амьсгал байв. Тухайн эргэн үед тэдэнтэй энэ тэнцэгт ачин үгүй байжээ. Mijikatsu хэдий бусдаас онцгой гэдэгтээ бардам байсан ч дүүтэйг хизээж энэ тэнцэхгүй гэдгийг мэдэж байлаа. Тиймээс музонтой хуулзан чөтгөр болох замыг сонгодог юм. Ингээд Mijikatsu үгүй болж Kokushiba төрж байгаа юм. Үүнээс 60 жил өнгөрч ах トゥ захин нэг удаа нүрд болж Kokushiba дүүгийнхээ хогширсан төрхийг харан жигшиж байлаа. Yoriji нулимс туслуулж эгэлэхэд Kokushiba эргэлздэгч түүнийг ялах ёстой хэмээн бүхэл өнгөрсөн мартан тололт харуулна. Yoriji Kokushibаг сэлмээд суулж амжаагүй байгаад хоолойг нь хэрчгэн тэр. Kokushiba дараагийн дайралтыг хүлээвч тэр нь хизээж ирээгүй байжээ. Yoriji хогширалтын улмаас насан эцэлсэн байх бөгөөд багтаа бэлгэлсэн юм бэн өнөөдөр ихэн тэр. Эцтэй гэхэд Kokushiba нулимсаа барьж дийлээгүй бөгөөд хэдий ясандаа тултал атаархдагч дөрсөн дүүн шүү дээ. Ингээд 2 дугаарт дээд сар 6 Гютера болсон Даки. Дакигийн жинхэнэ нэрийг Үмэ гэдэг байсан бөгөөд энэ нэр нь 2 удахтай. Эхнийх нь Чавга бол нөгөөх нь Тембо өвчин гэсэн утгатай аж. Энэ өвчин нь түүний ээжийн өвглийн шалгаан болсон бөгөөд охин нь нэрийг авчээ. Ах トゥ хоёр багасаа л өнчөрч Гютера охин дүүгээ өсгсөн бөгөөд түүнд хүмүүс өөрийг нь ашиглахаас өмнө хүссэн зүйлээ авч байг гэж заажээ. Үмэ төрхөөс даяасан гайхамшигтай үзэглэн байсан ч ах нь харин яг эсрэгээр ээж. Үмэ 13 наснда гейша болсон бөгөөд харин ах нь мөнгө хөвлөгчдийн бохор ажлыг хэн амь зогоодог болжээ. Үмэ нэг удаа өөрийг нь хүчрхийлэх гэж оролдсон өөрчлөлөгчийнхаа нүдрэн үснэ хатгуур зоочжээ. Харин өнөөх нь уур амьг ихтэй самурай байсан бөгөөд аимшигтай гарууд Үмэг хүлж байгаад амьдаар нь шатаачсан байв. Гютера дүүгийнхээ нүүрс боллоо түлэгдсэн биеийг тэмрэн хамаг байдгаараа уйлж байлаа. Гэтэл өнөөг самурай ажиллаг гүйцээхээр
сэлэм авчирсан байх бөгөөд Геоторгийн нураг зовдсон ч мань хүн хамт явж байсан хүүхэнтэй өхөн тэр. Үхлийн гэрмэг дээр байсан хоёрыг доом олсон бөгөөд энэ тэр хоёр чөтгөр болжээ. 200 орчим жилийн өмнө Аказа Хакужи гэх нэрээр амьдардаг байжээ. Тэр нэн ядуу амьдралтай дээр өвчтөе эцгээ асардаг байв. Тэр эцгийнхээ эмний мөнгийг төлөхийн тулд халаасны хулгай хийдэг бөгөөд олон удаа баригдсаар эцэст нь гарн дээр нь нүглийн шивээс хийжээ. Ингэснээр түүнийг хүмүүс танин зайлс хийх юм гин. Ингээд ч болоогүй түүнийг ахин хулгай хийвэл гарыг нь тасна гэжээ. Гэртээ ирсэн даруйда Хакужи цочирдсан мэдээ сонссон бөгөөд түүний эцэг хүүгээ баригдлагцныг дуулан өөрийгөө дүүжилсэн байв. Тэр хүүдээ захиа үлдээсэн байсан бөгөөд Хакужиг бүрэн дүүрэн хүн шиг амьдралаар амьдрахыг хүсэн. Буруу гараар орсон эмийг нь уугаг үсэхгүй байгаагаа хэлжээ. Гэмт хэрэгтэн болж амьдрах газарчгүй болсон Хакужи удалгүй тосгоноос хөөгдөжээ. Тэр эсийнхээ үхэл эмч авч чадахгүй байсан амьдралдаа амьдарч буй нийгмээ буруутган хүмүүстэй тулаан өдгөлжээ. Нэгэн удаа тэр годомжинд явж байсан насанд хүрсэн 7 эрэгтэй хагас өгслүүд болтол зодсон бөгөөд түүний харсан Кайзо гэхээр Хакужиг өөрийн тулааны урлагийн доожод үржээ. Кайзогийн хэд баясгалантай зангаас залгсан Хакужи түүнээс салахын тулд тулаан дуудана. Гэсэн ч тулааны урлагийн мастрыг арай л дийлэхгүй байсан бололтой. Ингээд Кайзо Хакужиг доожодоо авчирсан бөгөөд багшсныхаа хариуд өвчтөе охин Коюкигаа асруулахар болно. Түүний ээж хэтэх стрессээс болоод амиа хорлцсон юм гисэн. Эцгийг асардаг байсан Хакужид ямар ч асуудалгүй байсан бөгөөд өнөө огтон гинэт уйлаад байдаг болохоор л жаахан эвгүй байдаг байсан аж. Тэд удалгүй нэгэндээ дасаж эхлэх ба Хакужи түнд дараагийн галын наадмыг хамтдаа үзье гэж хэлснээр маш их хором зориг өгчээ. Коюкич хэсэг хугацааны дараагаас эрдэж эхлэх ба Кайзо Хакужид өөрийн доожо болон охиноо даатгаж өгмөр байгаагаа хэлэх ба Хакужи ч мөн тэднийг өхөн үгтэй хамгаална гэж амлажээ. Түүний амьдрал илтдээ ирсэн бөгөөд элсийнхээ бууршин дээр очиж залбирахаар шийднэ. Түүнийг залбирал үйлдэн сууж байтал доожигийнх нь гишүүн Коюки эзэнхээ хамт нас барсан гэдгийг дуулгав. Өрсөлдөх доожигийн эзэн тэдний уугуусыг хордуулсан байх ба Коюки Кейсо хоёр үүнээс нь насаржээ. Дээрдэж байсан амьдрал нь оронгороо эргэж хэлгэнсэн Хакужи өнөөх доожигийн бүх 67 гишүүнийг нүцгэн гараараа хөнөөж танигдахын аргагүй болгожээ. Энэ мэдээг сонссон муусан тэр дараа тосгонд ирсэн бөгөөд Хакужид чөтгөр болох санал тавина. Амьдрал нь хэдийн утга учиргүй болсон Хакужи муусаны саналыг зөвшөөрчээ. Хэдийгээр тэр чөтгөр болсон хойно бараг бүглэрсэмжээ алдсан хэдий ч нэг ч удаа эмэгтэй хүн гинтэж байгаагүй гин. Түүний үнэнч зан тууштай байдал нь музанд үнэхээр таалагддаг учраас Аказаг онцгой даалгавруудад явуулгуулжээ. Бичлэгийг нэгэд өндөрлөж байна. Дараагийн бичлэгийг үзэх хүсвэл лайк болон сабскрайб тавьж дарахаа битгий мартаарай. Дахин уулзлаа түр баяртай.